Заримдаа эрүүл сарвал тэгэл үр ачнараа асраад сургуульд нь хүргэж өгөөд аваа явж байгаа хүмүүсийг хараад атархдаг шин. Намайг 50-гийн мөхцөл гэдэг. Би одоо 47 настай. Улаанбаатарын Сангийн хайрхан дүүргийн 22 дугаар ороонд амьдардаг. Юу астм гэдэг энэ сөргөчнөр одоо 19 онд анх онцлогдсон. Астм тэрнээс хойш одоо бамбай өөрчлөлттэй сахарын өвчтэй гэж онцлогдоод байгаа. Улаанбаатар хотод астм буюу гуурсан хойлон бактери өвчнөөр шаналж буй мөнх цулын адил 50,000 гаруй хүн бий. Агаарын бохирдол нь монголчуудын дунд түгээмэл тохиолдож буй тархины цус харуул, зүрхний ишэм өвчин, чихрийн шижин, амьсгалын доод замын цочмог халдвар, уушигны хорт тавдар, уушигны архаг бөглөрөлт зэрэг өвчин үүсэх үндсэн шалтгааны нэг болж байна. Тэгэхээр агаарын бохирдлоос болж 3 хүн тутмын нэг нь энэ эдгээр өвчнүүдээс болж нас ордог байхгүй. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас Улаанбаатар хүртэл 658 км зайтай. Төрлөх шаргалжуутын аршаанда бага насаа өнгөрөөж тэндээ гал голомтой бадран 4 хүүхдэд төрүүлж өсгсөн малчин гэр бүл амьдралын эрхээр Улаанбаатар хот руу нүүжээ. Зудад малаа алдснаар тэд ийм шийдвэр гаргасан юм. Улаанбаатар хотын агаарын бохирдол мөнх цулын эрүүл мэндийг хэдхэн жилийн дотор доройтуулж орхисон юм. Эд хийж бүтээх насандаа хөдөлмөрийн чадвараа алдаж хүний асаргаанд өдөр хоногийг өнгөрөх болжээ. Улаанбаатар хот руу орж ирэл энэ хуучин 22 гэдэг шүү дээ. Хуучин 22-ын замд нэг байгууллагын гашаанд манайх юус сахиулаар бууж ирсэн. Нүүрсний үйлдвэр ойрхон байдаг. Тэгээд маш их бохор агаар нь аягүй их бохор. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийн хэмжээнд астмаар өвчлсөн 262 сая гаруй хүн байгаа бол жилдээ 455 мянган орчим хүн энэ өвчний улмаас нас ордог нь тогтогджээ. Тэгвэл Монгол улсад ялангуяа нийслэл хотод астмын тархалт ямар түвшинд байна вэ? Монгол орны хувьд бол 2014 онд хамгийн том хийгдсэн судалгааны ажил байгаа. Энээс өмнө 2004 онд хийгдсэн судалгааны ажилтай харьцуулахад Монгол орн болон ялангуяа Улаанбаатар хотод бол астмын тархалт бол нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл бүх насны бүлэгт 15.7% байна гэдэг ийм өссөн дүнтэйгээр бол гарч ирж байгаа. Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс Европын холбооны санхүүжилтээр Монгол улсын агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жижиг судалгааг 2024 онд эрүүл мэндийн яам, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, эдийн засаг хөгжлийн яам, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран гаргажээ. Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны доктортой байдлыг сайжруулахын төслийг Европын холбооны санхүүжилтээр Этиоп, энэтхэг Монгол улсуудад хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд Монгол улсын хувьд энэ Улаанбаатар хотын 7 дөрөвт хүн амын дунд энэ гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй халдвар тус өвчлөлийн эрүүл мэнд болон эдийн засгийн дарамтыг доосон судалгаа бол хийгдээд байна. Улаанбаатар хотын 7 дүүргийн хүн амын дунд дотоод болон гадаад орчны бохирдлоос үүдэлтэй халдварт бус өвчлөлийн тархалтыг судлахад улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 7900 нас баралтын 4300 тохиолдол нь дотоод орчны, 3600 гадаад орчны бохирдлоос үүдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Гал төлөх бүр дотоод орчинд эрүүл мэндэд хөнөөлттэй дэгдэмхий органик нэгдлүүд, хортхийнүүд ялгарч байдаг учраас хүн гэртээ сууж байгаад хортдог гэсэн үг юм. Тэгвэл гадаад орчны бохирдлын нас баралтын шалтгаан нь PM2.5 нарийн ширхэг тоосон зур бүхий бохир агаарт удаан хугацаанд байснаас үүсдэг. It has a very strong impact on the health. That is absolutely clear, established, and unfortunately is a silent killer because the effects are not visible and it can reduce considerably life expectancy, something that actually you cannot measure or quantify always. Агаарын бохирдол нь зөвхөн нүдэнд харагдах саарл утаа төдий биш. Өөрх гэр улс орны эрүүл мэнд эдийн засагт хэрхэн дарамт учруулдгийг Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн судалгааны баг тооцсон гаргаж, агаарын бохирдлыг бууруулах арга замыг тодорхойлохыг зоржээ. It's an extremely important topic. It's a well-established problem of Mongolia, but we need facts for that.
And that was the objective of this study that we did. It is part of a broader project, global one in fact, that back in October 2022 UNDP started. It is funded by the European Union, and it is a global one but focuses on 3 countries where the air pollution is a significant issue. Мэдээж хэрэг агарын бохирдол гэдэг сэдвийг харуул энэ бол маш том байгаа тий. Түүн дээр одоо азотын эсэл за тэгээд үхрийн эслүүд гэсэн энэ гол үндсэн элементүүд байж байгаа тий. Тэгэхээр эдгээрүүд маань амьслын замыг угаасаа цочрох үйлдэлтэй. Анаус орчны бохирдлын улмаас жил бүр 1 тэрбум 560 сая ам.долларын алдагдлалд орж байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 9.3%-тай тэнцэж байна. Үүнээс ойролцоогоор 360 сая ам.долларын хохирлыг гадаад орчны бохирдол үүсгэж байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2.4% гэсэн үг юм. Алдагдлыг харахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 3 сая ам.доллар урсгадаг бол 6.5 сая ам.доллараар хэмжигдэхүйц ажлын бүтээмж буурч байна. Агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт бүрийг эдийн засгийн алдагдсан боломжоор тооцвол 351 сая ам.доллар болж байна. Тэгвэл дотоод орчны бохирдлын нөлөөгөөр 1.2 тэрбум ам.долларын алдагдлалд ордог нь дотоодын нийт бүтээгдэхүүний 6.9%-тай тэнцдэг тухай судалгаанд тэмдэглэжээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 13.9 сая ам.доллар, ажлын байрны бүтээмж бууралд 106.8 сая ам.доллартай тэнцэж байна. Дотоод орчны бохирдлоос шалтгаалсан нийт нас баралтыг эдийн засгийн алдагдлаар тооцвол 1 тэрбум ам.доллар болж байна. Сартыг 450 ордыг 450 мянгаас яг эмнэлэгт хэвтэхгүй шиг байвал им тэрэг аваа хүрээд идэв юм уу? Энэ гашил шалтгаалт шүү. Их хүндрүүл олон удаа гэтний. Ээжийнхээ ажил хийх боломж юу? Цагийн ажил хийдэг, бас хажуугаар нэм үйдэг байгаа. Дүн тах маань ажилласаа ирчихээр тэгээд яваад өгдөг. Ажилдаа ийлжиж явдаг гэсэн үг. Агаарын бохирдол энэ хэвээр үргэлжилбэл цаашдаа Монгол улсад хичнээн хүн хөдөлмөрийн чадвараа алдан амьдралын чанар нь буурч ямар хэмжээний эдийн засгийн хямрал нүүрлэх бол. Тэгээд энэ дөнгөж ой гарантай хүүхд маань үргэлж гаршилтай байна. Тэгээ манай зээ одоо дөнгөр 1 дугаар ангийнх эрэгтэй хүүхд ээж маш их гаршилтай бас. Гаршилж явсаар байгаа л энэ астм болдог гэдэг юм чинь бас тэгж ярьжсэн. So for me there are 2 paths that are not that difficult to tackle, but request, of course, a political vision and a decision at policy level, is first to work on renewable. It made sense to really work on renewable when it comes to a lot better, favor electric car, which could be powered either by solar energy. There is also a matter to have sufficient incentive. That is a second part that I believe, because there are a lot of foreign companies that are ready to invest in the renewable, but the business environment is not good. And that's why also we are working now on a project on reform of the judiciary, not only because access to a fair justice is a basic elementary human right, but also because it's a strong incentive on business and business environment. And then to make a more favorable climate, to work also on green bonds, on green financing, that would favor the energy transition, which is really here and now. And I hope that that presentation of the report will trigger interest and action afterwards. But 3 points to flag. Investing in addressing air pollution is possible, and it saves lives, first and foremost, the most important, and it has economic benefits. It's difficult to speak about economic benefits attached to life, human life, but still it's important. And the analysis showed that on a yearly basis, $2 million is the cost, economic benefit, in fact, of such an action. A second point that is broad but very important is that for addressing the air pollution, multi-sectoral approach is needed. Not a single institution, single ministry can do that. Environment, health, finance, economy, transport, many institutions, construction needs to be involved sectors, and for that a political commitment is required.
And the third issue that I think is very relevant as well, and that we see it on a daily basis, in fact, when we go to the GERD districts, is the importance of raising the awareness. We all know, in general, that the pollution indoor and out ambiental is harmful. But knowing how to, where it comes from and how to address it is a different type of awareness that has to be built. And I think that is also a big task. As well as coming with the tools for monitoring, daily monitoring of the pollution. And that means also so that the citizens, people are alerted on a real-time basis, but also engaged. Because engaging of the citizens, of people in addressing it is the very, very important part of the solution. So as I said, I hope the report will be useful from that point of view to trigger even more action. Агарын бохирдол гэдэг нөгөө одоо аль болох нөгөө гэр хороолт тал нь илүү бага байгаасай, нүрс төлдөг нь ховор байгаасай нөгөө одоо гэрийн халаалт байдаг шүү дээ. Тийм зүйлс илүү их төвчөө олон байгаасаа гэж хүсэж байгаа. Амьд сэрүүн гэл байж ахт ч биднээс баяр байсал. Гэл байж байгаа миний энэ бити өвдчихөөрэй л гэж хэлнэ. Миний ээж бити өвдөрэй л гэж хэлнэ. Гол нь тэгэл сайхан хүүхдүүдийнхаа энэ сайхан сэтгэл, энэ сайхан дэмжлэгээр л систем да.